сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ өнөөдөр лежа гэртээ биелдэг. Өөрийнхөө жарыг хуваалцъя. Тэгээ манайх жоохон хүүхдүүд иддэг учраас өсрөөл 2-3 хоног идэхээр бага хэмжээний хийдэг байгаа. Угс ус сэргэлдэггүй. Барайны шилэн татгалсан ч болон зүгээр зориулалтын пластик савнд хадгалсан ч болно. За эхлээд ногоогоо сайхан угаагаад хатаагаад нэг чиг дэм жижиг дөрвөлжин хэрч чинь. Эндээс зарим ногоонуудыг орлуулж болно. Брокколи байхгүй бол байцаа хийж болно. Гэхдээ улаан чинжүү, помидор хоёроо үлдээхийг бодоор яагаад гэвэл айгүй гоё өнгө оруулж өгдөг учраас. Эхлээд лууван сонгон хоёроо томаттайгаа холбоод хуурна. Яагаад гэвэл лууван хамгийн удаан болов. 20 минут хэртэй хуураад 100 мл усаа нэмнэ. Би болохоор түрүү мөөг бэлдээд гарсан мөөгийн шүүс нэмлээ. Та нар бол зүгээр 100 мл усаа нэмсэн ч болно. Эсвэл махны юу гарсан байвал шүл гарсан байвал махны шүл нэмсэн ч гоё амттай болно. Дахиад 2 минут хэртэй буцалгаад үлдсэн ногоонуудаа нэмнэ. Яг гэвэл үлдсэн ногоонууд маань маш хурдан болдог байгаа. 5 минутын дотор бэлэн болдог. Цукини, брокколи энэ төр бол тэр тусмаа. Хамгийн сүүлд дээрэс нь помидор, өөр ногоон сонгон, петрушка, укроп энтрэ нэмээд тэгээд давслана. Энэ болохоор дотороо давстай, перцтэй ийм хоол амтлагч байгаа. Бага хэмжээгээр нэмээд тэгээд лаврын навч 2 ширхгийг нэмэхээ битгий мартаарай. Лаврын навч нэмсний дараа 5 минут буцалгаад навчаа буцаагаад авахгүй бол гашуурдаг шүү. За одоо шүл гараад аягүй гоё болж байна. Тэгээд ногоонууд маань өөрсдөө шүлөө өгөөд эхэлчин баг зөвлгөөн гал дээр тавиарай. Ерөнхийдөө нийт 10 минут гал дээр байлган зүүлэн гал дээр тэгэл бэлэн болно. Маш сайн хөрснийхэн дараа савлаарай. За бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцай баярлалаа.